За тогтоолын төслийг ерөнхийдөө дэмжиж байна. Тэгээд энэ тогтоолын төсөл бас их оройтч бас жоохон дутуудууд нь гарч ийн удаа гэж ингэж харагдаж байгаа маа. 9 аймгийн 29 сум 3.4 га талбай гэдэг бол маш их бага хэмжээний талбай. Тийм учраас энэ 22 газрыг усын тусгаалтанд оруулахаар ингэж орж ирж байгаа гэдэг бол бас их тийм одоо учир дутагдaltaй тоо юм уу да гэж бас ингэж харж байгаа маа. Монгол улс одоо нийлбэхэд ер нь тэгээд байгалийн туршлагатай газаргүй юм одоо газар байхгүй юм одоо газаргүй газар байгаа. Тэгэхэд гэтэл энд одоо ерөөсө хурц хүрээгүй, ухаж төнгөгдөөгүй газар гэж огт байхгүй боллоо. Тэгэд энэ тоогоо ахиулах боломж ер нь байгаа мó. Тэгээд тогтоол бас ийм одоо тусгагдсан зүйл дотор би ийм юм одоо гайхаад сууж байна. Энэ газруудын хамгаалтын менежментийг шинээр бүтц оронтой цалингийн сангийн нэмэгдүүлэхээр батлагдсан төсөв оронтой төсөвт нь багтаа хэрэгжүүлэхийг даалгасгая гэж. Ямар төсвөөр одоо энэ тогтоолоо хэрэгжүүлж ямар шуухан орон тоотой ажилтдаг вүлээ, хөдөө орон нутагт байж байгаа байгаль хамгаалагчид маань ямар шуухан цалинтай байдаг вүлээ, хичнээн хүн одоо гар нүцгэн яаж ажилтдаг вүлээ бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ төсөв чинь энэ одоо хүрэх юм уу? Энэ талаас нь яаж бодож хийсэн юм бэ? За ер нь бол одоо тусгай хамгаалтанд авахар шийдвэрлэхэд гаццсан байгаа 2000 шахуу одоо орон нутгийн тусгай хамгаалтанд авахар шийдвэрлэхээр гаццсан байгаа юм газар одоо нэр ус байж байгаа. Энийг яаж шийдвэрлэе гэж ингэж бодож байгаа юм бэ? Ер нь одоо энэ хамгаалтаа яаж тогтоох гэж байгаа, хохирлын хэмжээг нь бас яаж тогтоох юм? Энэ тал дээр яам одоо бас ямар шүүх асуудлууд шатраатай хийхээр ингэ явж байгаа вэ? Хамгийн сүүлийн жишээ гэхэд Дорногов аймагт байдаг хамрын хийдийг ухаад эхэллээ. Энэ 2007 онд лиценз олгогдсон байгаа маа энэ талбайд. Гэтэл 2005 онд ЮНЕСКО ноён утга данзаарвжаагийн өв соёлын санг ЮНЕСКО өөртөө бүртгээд авцсан байждаг. Гэтэл энэ дэлхийд бүртгэлтэй ийм одоо өв соёлынхон галголомтыг бид нар одоо бас ингээд ухуулад байх юм уу? Энэ талаар одоо бас ямар анхаарал тавьж өндөөлөх юм бэ? Ер нь одоо энэ тусгай хамгаалтанд авч байгаа газар нутгуудынхаа ангиллын бас дэвшлүүлэх тал дээр одоо ямар шүүхэн асуудлуудыг бас авч иржүүлэх гэдэг ингээд ажиллаж байгаа юм. Энэ одоо 22 одоо нэр бол одоо ер нь бас хангалттай тоо гэж би бодохгүй байна. Тэгэхээр энийг нэмэгдүүлэх тал дээр түрүүчийн боловсруулалтын гишүүний ярьжсэнтэй адилхан одоо дахиж нэмж нэр оруулах юм боломж нь одоо хэр байгаа юм бэ? Энэ талаар асуулт. За арай гэж аргалын уулаа авч үлдсэн. Тэгээд 2012 14 онд одоо орж ирсэн нэрсийн дагуу энэ бүртгэлийг явууллаа гэж сайд руу тайлбарлаж ах шиг байна. Дараагийнх нь хизээ хийх юм бэ? Ер нь нийгэмс оруулж ирж болоогүй мó? Бид нар энийг одоо 1998 онд л энэ одоо тусгай хамгаалтын газар нутгийн үндэсний хөтөлбөр гэж хэрэгжүүлэх гэж ихэлсэн. Энэ хэрэгжилтэнд одоо ерөөсө бүтэмжтэй явахгүй байгаа болоод энэ чинь ингээд бүх газруудад одоо үндсэндээ уулуурхаа гарт хөлд нэрвдчээ сууж штэ. Тэгээд энэ төснөө чинь яаж одоо хэрэгжүүлэх юм бэ гэдэг тал дээр сайд тодорхой тойромтой хариулт өгье. хариулт Цэрэн Бат сайдын микрофон өгье. За мөнгөцгшин наслан дараалжаа. Оройтож орсонтой санал нэг байгаа. Тэгэхээр цаашдаа энэ нэг бүс бүстэй тусгайлан ажиллаж ирсэн саналууд дээр нь тулгуурж нэгтгэж орж ирэх тоо баримтууд манай дээр хүсэлтүүд ирсэн. Толбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүлэгч байгаа гэдэг. Төсөө оронтой хүрэхгүй байгаа үнэ. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын чиг үүрэгт хамаарагдах байгаль хамгаалах цагуурын өртөөтэй холбоотой дандаа орон нутгад ажилладаг надад 1836 өнгөний оронтой шаардлагатай одоогийн байгаа норм нормативаар нэг ялангуяа тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатын одоо хамрах хүрээнд нэг цэгээсээ нөгөө цэгтээ хүрэхэд байгалийн саад бэрхшээл Бартаагаас хамаад 380 420 км явж очиж талбайгаа ханах ийм юмнууд байгаад байгаа. За ингээд 14 оноос хойш улс орны эдийн засгийн хүндрэлтэй гэдэг учраас оронтой нэмэхгүй байгаа. Бүр цалин шатхуун ч нэмэхгүй байгаа. Бодит үнэн бол. Анх 1780-тай байх үед шатхууны байсан төсөв одоо ч шатхуун 2000 өгсөн байх үед тэр хэмжээгээр дүнгээрэл явж байгаа маа. Энэ дээр одоо бид нар нэг эдийн засаг маань гаагуулж 19 он өнгөрчих юм бол нэг оронтой нэмэхэд сая хэлээд байгаа бидний байгалаа хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлэхэд дүн болох болов энэ лөө хурдхан очихсон л гэж бодож байна. За хохирлын хэмжээ тогтоох дээр ч бас тийм ба. Оронтой хүрдгүү. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас
сангийн яамд сая санал тавь шүүх шинжилгээний төв дээр шинжээш томилж өгөөч. Байгаль орчны эсрэг гэмт хэрэг. Тэгэх юм бол бид нар бас буруутай этгээдээс Монгол улсад бас усчсан хохирлынхаа тодорхойч гэсэн хувийг бид оруулах боломж байна гэсэн бүц зурнууд нэмэв. Байгаль орчны эсрэг гэмт хэргийг шинжээч томилох гэхээр тэр зардлыг хэн төлөх юм бэ гэж хэлээл хэрэг нь хойшлогдол явж байгаа л тэгэл төсөв байхгүй нэг бол төсөв гэдэг байгаль орчин аялал жуулчлалын яамны байгаль орчин уур амьсгалын сангаас 10-20 саяын шийдэл олон хэрэг нунд шийдэгдэж яваад ингээд алдаад байгаа гэдэг тэр хэл. За сая таны хэлээд байгаа тэр зөвхөн хамрын хэд хэдийгээ бас энэ түүх туршлын шашны юм олон бүс нутаг энэ одоо бий болгосон бүтээн байгуулалтын иргэн тойрон ийм уулархан дицент байгаа. Одоо тэгээс сая таны хэлснээр ухаад эхлээд байна гэдэгтэр бас манай инх бат дарга дэлгэрэнгүй мэдээлэл өгөх. Энэ хууль зөрчил явж байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ард иргэд асуудал үүсэж байгаа үйлдэл болгон ямар нэг байдлаар хууль зөрчсөн бүрдүүлэх ёстой бичиг баримтаа бүрдүүлэхгүйгээр шууд талбай дээр очиод асуудал үүсээд эсэргүүцэл тулгангууд цагдаагаар хөөлгөөл тэрний араас нь нөгөө зохион байгуулалтаа хуваарь алт олборлогч нар ороод дахиад нөхөн сэргэлт гэдэг ийм нийгэм хаанс руу орчод байгаа. Энэ дээр бид нар бол аялал жуулчд болон түүхийн дурсгалтай өдөр орон нутгийнхаа эрх мэдлийн хүрээнд орон нутгийн иргэд маань одоо нутгийн өөрөө төсөлсөний байгууллагууд маань эрх хэмжээнд газар нутгийнхаа хэмжээг тэлэх ёстой. Байгаль орчин аялал жуулчлалын яам тусгай хамгаалтанд авахдаа их хурлаас тогтоол гаргах дээр бол бид бол бүрэн дүүрэн одоо эх орныхоо талд газар нутгийнхаа талд байна гэдгээ хэлье. Тэгээд инх бат дарга дэлгэрэнгүй. За инх бат даргын микрофон 3 дугаар микрофон. За мөнгөцөг шивний асуултанд тодруулгая. Тэгэхээр Дорногов аймгийн нутагт дэвсгэрт өргөн сумын нутагт байгаа хамрын хийдийн орчимд үйл ажиллагаа эхлэх гэж байгаа компани асуудлаар бид нэр орон нутгад чиглэл өгөөд ажиллаж байгаа. Ер нь аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, аймгийн мэргэжлийн ялалтын газрын газар дээр өчигдөр очиж ажилласан бүх мэдээллүүдийг нааш өгсөн байгаа. Тэгэхээр аж ахуй нэгж бол үндсэндээ хууль ёсоор үйл ажиллагаа эхлэх гэж оролдож байгаа. Тэгэхээр тэр үйл ажиллагааг тасан зогсоосон гэж ингэж ойлгож байна. Тухайн аж ахуй нэгж зөвхөн лиценз, дамжуулж худалдаж авсанс өөр одоо эрх зүйн баримтч юу ч байхгүй байгаа. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан батлуулаагүй байгаа. Байгаль орчны нөлөөлөх байгаль орчны менежментийн тухайн жилийн тайлан батлуулаагүй байгаа. Ер нь үйл ажиллагаа явуулахын тулд байгаль орчин аялал жуулчлалын яам талаас хэд хэдэн баримт өчөх байдаг. Энэ нь бол хуулиар заасан одоо миний хэлж байгаа баримт өчгөлтэй байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээд үнэлгээнийхээ тайлбарыг орон нутгад хэлэлцүүлээд тухайн төсөл хэрэгжих багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх хэрэгтэй. Ийм процесс явагдаагүй. Ер нь бол байгаль орчин чиглэлийн эрх зүйн орчин бол илүү тийм одоо оролцооны аргыг дэмжсэн ийм хууль тогтоомжууд байдаг. Тийм учраас орон нутгийн иргэдийн санал тэр юмнууд нь бүгдээрээ тэр үнэлгээний тайланд тусаад дэмжигдээд ирсэн байж ээж манай яам дээр тэр мэрэгжлийн зөвлөлөөр хилцэгтэй тайлан батлагдах хэрэгтэй. Энэ тайлангүйгээр тэнд нэгж одоо хөр зэрэг газар шороо адах ийм одоо эрх үүсэхгүй байгаа. Тэгэхээр хууль ёс үйл ажиллагааны оролдлого байгаа гэдгийг аймгийн засаг даргатан төчтөр манай сайд ярьсан байж байгаа мэдээллийг бүгд талаас нь аваад ажиллаж байгаа. За тодруулга мөнгөцөг шин микрофон өгье. За уулуурхан яамнаас хүмүүс ирсэн дээр бас асуулт байна. Хамрын хийдтэй холбоотой асуудлаар л асуулт байна. Тэр 2007 онд олгогдсон байгаад байгаа маа тэр лицензийг олгосон байгаа. Хамрын хийдийн орчимд. Өнөөдөр бол хэдийгээр тэнд одоо ямар нэгэн компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Одоо тэнд ямар нэгэн одоо тоног төхөөрөмж кемпимууд зөвхөн байгуулах хэмжээнд очсон ингээд байж байгаа. Бид нар үйл ажиллагаа явуулааг байгаа гэдэг хотын 100% хөрөнгө оруулалттай компани юм байлээ. Ийм мэдээлэл өгж байгаа юм байлээ. Гэтэл энэ бол одоо бараг 2000 за бараг 4 оноос эхлээд ер нь бол үндсэндээ тэр хавийн одоо орчмын малчид одоо ард иргэд бол энэ мэдээллүүдийг өгж исэн. Хятадууд ирчихсэн одоо бид нэг энэгээр малаа бэлчихийг хүртэл одоо хориглоод ингээ явуулдаггүй хин мэдэгддэггүй юм асууд энэгээр байдгаа гэд 2007 онд нэлээд итгэвчэрсэн. Одоо бол бүр итгэвчээд ингээд ийм байдалтай байж байгаа. Та бүхэн газар дээр нь очиж үзнэ үз. Тэр үйл ажиллагаагийн зогсоосон гэж байгаа. Энэ бол одоо худлаа байгаа. Кемпэ байгуулчихсан. Одоо ингээд мөнгөцөг шин микрофон нэг бол сонгоё. Ямар ч байсан тэр олгогдсон лицензийн дагуу тухайн компани бол одоо
үйл ажиллагаагаа явуулна гэдгээ бол одоо баг илэрхийлээд КМП байгуулсан тоногдох хөрөмжөд оруулаад ирсэн ингээд байж байгаа. Тийм болохоор одоо энэ дээр одоо ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм. Энэ одоо лицензийн цус Дараагийнх нь лөө. Тэ. Тэгэхээр докторийн төслийг уншаад танилцуулж та. Санд дурахаас өмнө. Энэ юу лөө? За ажлын хэсгийн тараасан байж байгаа. Ажлын хэсэг байгуулах тухай. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 21-р зүйлийн 21-ийн 5 дахь хэсэг, Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 51-ийн 4 штрих дүгээр зүйлийн 51-ийн 4 штрих 1 дэх хэсэгт заасныг үндэслэн байгаль орчин хүнсүдэ аж ахуйн байнгын хорооноос тогтоох нь. Нэгдүгээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг өгөхийг байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд ажлын хэсгийн ахлагч улсын их хурлын гишүүн ил элдв учир гишүүдэд улсын их хурлын гишүүн Г Тэмүүлэн, улсын их хурлын гишүүн Б Батцориг, улсын их хурлын гишүүн Д Тэр биш таваг, улсын их хурлын гишүүн А Сүхбат. Хоёрдугаарт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж ажиллахыг ажлын хэсэг ил элдв учир даалгасугай гэсэн ийм тогтоодын төсөл байна. Тогтоодын төсөл санал хураалт.